Ягаад Suzuki сонгосон? Яг одоо ямар байгаад байна? Цаашдаа авч байгаа хүмүүст юу гэж зөвлөх юм? Жохон ингэчүүл зүгээр юм уу? Тийм байвал зүгээр юм уу? Санал бодлоор тэрийг сонсё гэдэг чинь. Би одоо анх ягаад Suzuki Jimny сонирхсон гэвэл манай компани дээр анх Самурай гэдэг дээрийнхэн загвар явж ирсэн. Маш одоо юм туулах чадвар сайтай, эвдрэл багтай, маш сайн тийм машин. Тэгээд тэнийг харчаад энэ 3 алгатай Suzuki Jimny-гийн өмнөх 3 дахь үеийг нь аваад нэг хэсэг унсан юм. Тэгээд байжсэн чи яг энэ шинэ 3 алгатай чинь 19 онд. Тий. 18 оны сүүлээр захиалга гарсан шүү дээ. Тэгсэн дээр нь би захиалга өгөөд оны 7 сарын ихээр авч ирсэн. 3 алгатай Jimny-г одоо ч гэсэн унж байгаа. Манай эхнэр унж байгаа одоо ингээд 5 жил болсон байна шүү дээ. Усан луу цастай мороотод ингээд гарч чинь. За хотод руу бол одоо зогсоолго болохгүй. Одоо Suzuki Jimny ундаг хүмүүс бүгдээрээ мэдж байгаа одоо ямар ч төгжрөл дунд одоо ингээд жижигхэн зам ингээд ороо явцдаг. Тэгээ зогсоолго болохгүй. 3 алгатай ингээд 5 жил гаруй унахад ер нь эвдрэл байхгүй. Ганц нэг холхивч эрдэнэ сольсон. 5 алгатай болсон бол явдал нь бас илүү зөөлхөн болсон байлээ. Эхнэр өвтөрийн үед бол яг юм мэддэг юм сайн Япон брэнд авъя гэдэг анхаас авсан. 3 алгатай 5 алгатай аль аль нь ундаг. Тэр найз нөхдүүд манай хамаатнууд эднэр бол бас аваад унтсан байгаа л тийм ажлынхаа эднэр аваад унтсан. Ер нь бол бүгдээрээ л ам сайтай байдаг. За яг хуу одоо шинэ машинууд гарч ийн гэхдээ зах зээл дээр энэ одоо туршигдаад бүх юм ингээ сайжралт бас хугацаа орох байх л та. Jimny-гийн хувьд бол энэ ч одоо 40 жил болж байгаа зүйл байх тийм шүү дээ. Ер нь Suzuki Jimny-г урт хугацааны турш хэрэглэхэд тодорхой шууд болон шууд ус зөндөө хэмнэлт гардаг. За би өөрөө 2019 онд анх Jimny-г худалдаж аваад одоо 5-6 дахь жилдээ унж байна. Тэгээ энэ хугацаанд одоо шууд хэмнэлт нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр засвар үйлчилгээ, бензин тусан дээр бол шууд хэмнэлтүүд гардаг. Одоо манайд өргөө хэрэглэж байгаа дунд болон том оврын жипнүүдтэй харьцуулахад бензин бол хамаагүй бага иддэг. Тэгэхээр бензин дээр шууд хэмнэлт гардаг. За тэгээ шууд бус зардал гэдэг дээр юу гэхээр хугацаа цаг маш их хэмндэг. Өөрөө бага оврын учраас энэ тэнд одоо маш их хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын цэгүүд очиод зогсоол болохгүй зогсчдаг. За тэгээ ингээд 5 жилийн хугацаанд унахад миний хувьд ингээд дотроо тооцоо хийгээд үзэхэд бол хэмсэн мөнгөөрөө дахиад нэг шинэ Jimny худалдаж авах элбэг хэмнэлт гарсан байна гэж дүгнэж байгаа. Дээр нь Suzuki Jimny маань өөрөө Япон чанар, Япон стандарт одоо олон жилийн турш дандаа сайжруулалт хийгдээд ирсэн загвар учраас өөрөө үн цэнэ буцаага зарахад алддаггүй. За зарим машинууд бол шинээрээ байж байгаа 2-3 жил болоод үн цэнэ маш олон хувиар алддаг бол Jimny-г одоо 5 жил унаад буцаага зарахад ер нь бол маш өндөр хувьтайгаар үн цэнэ хадгалж зарж болохоор энэ зах зээлийн үн цэнтэй байгаа. Заргасчд их ундаг гэсэн. Би өөрөө гэхдээ заргасанд явдгүй л дээ зүгээр. Тэр их сонсоод байгаа хүмүүс бүгдээр тэгж ярьж. Ингээд ерөөсө голтойгоод явхад бол ерөөсө бүх голтойгоод явчихдаг юм шиг. Тэгээд дээр нөгөө хүн очдгүй газар очдог. Хүн очдгүй газар гэхээр машин очдгүй газар ууш таарах гэдэг. Тэгэхээр мориу Jimny юу гэж ярих вэ? Тийм шиг. Одоо мориор явуултаа гэж Jimny-гээр л явсан дээ. 5 алгатай гарахын нэгээ сонсчоод 23 оны сүүлээр ингээд судлаадсан байхгүй. Тэгээ би хамгийн ойрхон зөв өөрөлтөнд Филиппин зарагдах юм байна гэж үнийн судлаад Филиппиний нээлтийг хүлээгээл болохгүй л очиж бодож исэн чинь эндээс ирсэн байхгүй. Хэдэн дэйлээ та 13 жил нээлттэй хийнэ гэхээр юу гайхаад 5 алгатыг үү гэсэн чинь тийм ээ та ирээрэй гэсэн байхгүй. Тэр итгэв. Филиппин чинь 1 сарын сүүлд 2 сард ихэр байсан. Тийм баг. Тэрнээс өмнө нээлттэй Азад хамгийн түрүүнд. Тэгээ өмнө үед бол маш боломж юм. Филиппин ч бас үнэтэй зарт юм л шүү дээ. Манайх чинь ингээд 2 удаа Азтай хамгийн өндөр өсөлттэй нөгөө борлуулалт хийсэн гэдгээр олдуур авсан. Хамгийн түрүүнд танилцуулсан. Тэр бол сюрприз байсан шүү. Үнэхээр. За.